Сайн байцгаана уу? Санхүү эдийн засгийн эрхцэн судалгааны үрэлэн ТV7 телевизийн хамтран үргэлдэг хийдэл шийдэл нэвтрүүлгийн 6 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт маань зочдоор ирсэн зочдоо танилцуулъя. Техник технологийн дээд сургуулийн захирал, Монгол Улсын гавь догч доктор профессор Баруун Сай, Сүү хувьцаат компани захиргаа хүний нөөцийн албаны дарга Анудар, NRCC компани гүйцэтгэх захирал, эдийн засгийн ухааны доктор Алтан цэцэг нар хүрэлцэн ирсэн байна. Мөн нэвтрүүлэлт маань хамтран хөтлөгчөөр уул зууханы доктор Батцэрэг багш маань хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр хөтлөх сумын газраас нэг асуултаа эхлэе гэж бодож байна. Монголд ажилгүй амьдрах боломжтой. Миний хувьд бол боломжтой гэж хардаг. Яагаад боломжтой вэ гэхээр нөгөө юм соёлын асуудал байна шүү дээ, тийм ээ. Ажилгүй байсан ч гэсэн эцэг дээр очиод амьдарч болдог. Эцэгхээрээ тэжээлгээд амьдарч болдог. Эсвэл хөдөө очиод мал маллаад малын бэлчээр амьдраад иж болдог нэг ийм соёл байна шүү дээ. За тэгэхээр өнөөдрийн сэдв маань бизнес эрхлэгчид тэр дундаа хүнс хөнгөн үйлдвэрийн салбарынхны дунд нэлээд том асуудал үүсгээд байгаа. Хүний нөөцийн асуудал. Тэгэхээр энэ сая асуулттай холбоотойгоор та бүхэн байр суурь илэрхийлв. Тэгэхээр Алтан цэцэг докторийн хувьд таны бодлоор. За яг хөдөө яваад очиод амьдарч болно гэхээр тэн дээр бол энэ маань бас мал маллаад амьдарч байгаа бол ажил хийж л бас бүтээмж одоо бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг нь тэнд ямар нэгэн одоо орлого бий болгож байна л гэсэн үг л дээ. Ер нь бол яг манад өнөөдөр хүмүүс ажил хийхгүй байх хандлага нэмэгдэж байгаа юу гэвэл энэ нь бол статистикаас харагдаж байгаа. Тэр нь болохоор ажил хүчний оролцооны төвшин гэдэг үзүүлэлт байдаг. За энэ маань болохоор хөдөлмөрийн насны 100 хүнээс ер нь хэдэн одоо ажил хийх эрмэлзэлтэй өсөлттэй байгаа юм бэ гэдгийг идэвхтэй байна гэдэг харуулдаг үзүүлэлт. Тэгээ энэ үзүүлэлт маань бол ер нь 2011-12 онд бол нэг 64 байсан. Өөрөөр хэлбэл 100 хүнээс нэг 64 нь ажил хийх идэвхтэйсэн бол өнөөдөр энэ маань болохоор 60 орчим хувьтай. За сая ковидын үеэр бол бүр 57 болж буурсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ маань өөрөө юг харуулж байгаа нөхөр хүмүүсийн хөдөлмөрлөх одоо нөгөө идвэх ямар ч байсан буурах хандлагатай байна. За ялангуяа энэ идвэх нь бол эмэгтэй хүмүүсийн хувьд илүү их буурч байгаа ийм хандлага бол ажиглагдаж байгаа. Тэгэхээр би манайх бол одоо мэрэгжилтэй ажилтан мэрэгжилтийн хүнсний салбарт бэлддэг ийм сургууль. Тэгтээ бол юу гэж нөхөр зэрэг бид нар 1965 оноос ахуулаад бэлдсэн ийм уламжлалтай. Тэрнийхээ дагуу бол шатлан сургалтыг одоо тухайн төвшин болгоомд нь ур чадварыг тодорхойлоод түүнийхээ одоо залгамж холбоотойгоор явуулж байдаг. Тэгээд ажлын байраар бол энэ хүмүүсүүд бол ихээхэн хэмжээгээр хангагдж байдаг. Тухайлх юм бол мэрэгжлийн сургууль төгссөн хүмүүсүүд, техник технологич төгссөн энэ хүмүүсүүд бол үндсэндээ 60% нь бол ажлын байраар хангагдсан байдаг. Тийм учраас энэ бол хагдсангүй бас сайн үзүүлэлт. Мэрэгжилтэй байна гэдэг бол ажлын байраар хангагдана гэсэн ийм үг юм а гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр Анудар даргын хувьд болохоор одоо ер нь бол Монгол улс 1.2 сая ажлын хүний нөөц байгаад байдаг. Яг бизнес эрхлэгчдийн хувьд үйлдвэр ялангуяа үйлдвэр одоо үйлдвэрт за хөнгөн үйлдвэрийн салбарт яг тодорхой хэмжээгээр одоо нөгөө баялаг бүтээж байгаа хүмүүсийн хувьд бол яг ажилчдын эрэлт хэрэгцээ хэр вэ? Одоо яг ялангуяа нэг сүүлийн 5 жилийн хугацаанд харахад нөгөө эдийн засгийн өсөлтөд дагаад бизнесүүд маш их өргөжөнд хэлж байгаа. Энтэй холбоотойгоор ажиллах хүч, ажлын байрны оронтой бол маш их нэмэгдэж байна. 5 жилийн өмнөхтэй харьцуулахад одоо яг байгууллагт ирдэг, ажилд орохоор ирдэг, ажил орохоор хүсэлтэд өгдөг анкетны тоо маш их зөөрсөн. Тэгэхээр нөгөө нэг энэ яаж байгаа вэ гэхээр ажиллах хүч улам бүр бага болоод байна. Ажиллах хүч улам бүр бага болж байгаа дээр ялангуяа хүнс хөнгөн үйлдвэрийн салбар нь өөрөө нөгөө нэг бизнесийн онцлогын хувьд бас нөгөө бусад бизнесийн салбаруудтай харьцуулахад маш их өрдөө өндөртэй бизнес явуулдаг, ашигын маржин багатай байдаг учраас нөгөө цалин үйлсийн бас бусад салбаруудтай харьцуулахад өндөр хэмжээнд өгч чадахгүй учраас хөдөлмөрийн зах зээл дээр маш сул талтай байгаад байна. Ийм учраас яг нөгөө ажиллах хүчний хувьд бол хүнс хөнгөн үйлдвэрийн салбар бол өнөөгөө төвшөнд бол яг одоогийн байдлаар нэлээд хүнд байдалд байгаа. Илүү бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай. Гэтэл одоо ингээд ажилгүйд л нэмэгдээд байна гэл одоо тэр бодлогын төвшөнд яриад их хурлын гишүүд манд одоо хамаг ухаан мэдрэлээ тэрэнд зарцуулж штэ. Гэтэл ажлын байрууд байгаад байгаа. Одоо зар бол зөндөөл байгаад. Тэгэхээр Алтан цэцэг докторийн хувьд бол энэ чиглэлээр судалгаа хийсэн гэсэн. Энэ талаар ямар хуу үр дүн гарч байна? Ажлын олдцын хувьд одоо ажлын эрэлт
байгаад идэг. Тэгсэн мөртлөө нөгөө талд нь ажилгүй хүмүүс бас байгаад байна гэдэг. Ийм жоохон логикгүй маягийн дүнэлтэл гараад байна л да. Энийг хэлэх юм бол талах авах хүмүүс байгаад идэг. Талах нь байгаад идэг. Тэгсэн мөртлөө худалдагддаг гэх юм. Ажилгүйдлийн төвшний хувьд бол яг хуу сүүлийн үед бол бас харьцангуй одоо нэг бага төвшөнд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг сүүлийн үед ажилгүйдэл нэмэгдэж байгаа гэж бол арайч одоо ярьж эхлэегүй байгаа хаа гэж бодож байна. Яа тэгэхээр 16 17 оны үед бол ажилгүйдлийн түвшин бол өссөн өндөр байсан. За тэгээд 18 оноос бол харьцангуй ажилгүйдлийн түвшин буураад за манайх нэг эдийн засаг хэвэн байгаа үед бол ажилгүйдлийн түвшин нэг ойролцоогоор 7 орчим хувьтай байдаг юм уу гэж сүүлийн одоо нэг одоо үеийн датануудаас бол харагдаж байгаа юм. Тэгэхээр зэрэг өнөөдөр нэг 7 8 арай өрөхгүй ч юм уу 7 орчим хувьтай л явж байгаа л да. Тэгэхээр зэрэг ажилгүйдлийн төвшин бол өссөн ч гэдэг юм уу ажилгүй хүмүүс олширлоо гэж бол дүгнж байгаа бол тэр нь бол дататайгаа одоо нийцгүй жоохон өрөөсгөл дүгнэлт байна гэж нэг талаас бол тэгж хэлмээр байна. За хоёрдугаарт болохоор тодорхой хэмжээний ажилгүй хүмүүс бол эдийн засаг заавал байх хэрэгтэй байдаг. Тэр нь болохоор юу гэхээр тэр чинь нөгөө хөдөлмөрийн зах зээл чи өөрийгөө ингэж одоо сэгсэрж гэдэг юм уу да шигшж яадаг. Тэгэхээр зэрэг хүн шууд ажлын одоо зар хараад өөрийнхөө хамгийн дуртай ажилдаа одоо очих тийм магадлал бага. Тийм учраас яаж гэдэг вэ гэхээр зарим хүмүүс чинь нэг ажлаас нөгөө рүү шилжих ч юм уу те жоохон сонирхолтой нийцэхгүй ч юм уу нөхцөл нь таарахгүй л тэрнээс өөрийнхөө нөхцөл таарсан тохирох ажлаа хайх ч юм уу ийм шаардлага бол байдаг. Тэгээ энийг болохоор эдийн засагт бид нар одоо хэвийн ажилгүйдэл гэж нэрлэдэг. Тэгэхээр зэрэг яг эдийн засаг хэвийн үед бол манад нэг 6-7 орчим хувь нь бол ингээ ажил хайгаад явж идэг юм шиг ба. Тэгэхээр энэ нь болохоор тийм муу юм биш. Энэ бол хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр тэр ажил хайгч хоёр бол илүү сайн тохирол одоо тохирох тийм одоо орон зайг бол бий болгож өгч идэг. Зөвхөн ер нь бол хүнсний салбарт бол мэрэгжилтэй мэрэгжилтэн инженер технологич бол эрэлт хэрэгцээ бол маш их байгаа юм. Нэлээд ихтэй юу гэж юм гэхээр зэрэг хүнсний салбар тодорхой мэрэгжил эзэмшчихэд төвсөж гараад бол юу гэж юм гэхээр харьцангуй салингаасан болоод зарим мэрэгжлэр өөр тэр мэрэгжил эзэмшсэн боловч өөр ажил хийх тохиолдол байдаг. Тэгвэл ер нь бол эрэлт хэрэгцээ бол маш их байна. Зүгээр тухайлах юм бол цаашдаа хүнсний салбарт мэрэгжилтэй ажилчин бэлтгэхийн тулд төрөөс одоо их онцгой арга хэмжээ аваад сар болгон одоо суралцж байгаа мэрэгжлийн сургууль элсэн хүүхдүүд 200 сая төгрөг өгч байсан. Энэ 200 сая төгрөг өгөхд бол элсэлт бол маш хэмжээг нэмэгдсэн. Энэ нь бол цаашдаа бол хүний нөөцийг нэмэгдүүлэх маш үр дүнтэй арга гэж ингэж үзэж байгаа. Гэвч одоо сүүлийн үед юу гэж юм гэхээр зэрэг бас өөрчлөөд өөрөөр хэлэх юм бол сургууль төгссөнийхэн дараа энэ тэтгэмжийг бөөнөр нь өгнө гэж байгаа. Үүнээс болоод бас элсэлт багасад хүнсний салбарын ажиллах хүний нөөц багасах юм эрсдэл бол байна гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр одоо ер нь бол ажил олгогчдын хувьд бол байнгын зовлон мөрт ажилчин олдохгүй байна. Тэр дундаа мэрэгжлийн ажилчид олдохгүй байна. Тэр дундаа хүнсний үйлдвэрийн салбар, дөнгөн хүнсний үйлдвэрийн салбар маань өөрөө нарийн мэрэгжлийн хүмүүс ажиллаж байдаг. Нилээх хяналт шалгалт, нилээх үзлэг, нилээх эрүүл мэндийн одоо шаардлага давж иж ажилтдаг. Яг үнэхээр одоо ер нь хүнсний салбарт, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах хүч дутагдaltaй байгаад байгаа юм. Яг одоо яг энэ хүний нөөцийн асуудал дээр байнга тулдаг хүний хувьд бол энэ чиглэлийн хүмүүстэйгээ байн сан солилцдгийн хувьд бол яг мэрэгжилтэй ажиллах хүчний асуудал бол байгаа. Гэхдээ энийг харьцангуй байгууллагууд бол хэрвээ үнэхээр тэр яг энэ мэрэгжлийг сонгоод ажиллахад бэлэн гэсэн сэтгэл зүйн бэлэн хүн байх юм бол бэлтгээд авах бол бүрэн боломжтой буюу ажил олгогчид бол одоо энэ аргаа бол олцсон. Бид нар ингээ мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвөөтэйгээ хамтраад ажиллаж байна. Яг гүйцэтгэх төвшөнд ажилд авчаад нөгөө нэг жилийн хугацаанд туслах ажилтан хийлгэж агаад хандлага бусад нөгөө ур чадварыг нь үнэлж агаад яг мэрэгжилтэн болгож бэлтгээд дараагийн төвшөнд ахиулах гэх мэтлэнгээр мэрэгжилтэй ажлынуудаа бэлтгээд байгаа юм. Харин тэр мэрэгжилтэй ажилтан болгохын тулд яг гүйцэтгэх төвшөндөө хамгийн эхлээд энэ ажлыг сонирхох төвшөндөө ажиллах хүмүүсийн тоон бол үнэхээр хүрлцэхгүй дээрээс нь яалтчгүй нөгөө нэг одоо нөгөө уулуурхаан салбар юм уу арай өндөр цалин амлаж байгаа бизнесийн салбар руугаа урсгалан чиглээд байгаа.
Одоо тэгээд нөгөө нэг шинэ хөдөлмөрийн хуулийн зохицуулалттай холбоотойгоор одоо энэ урсгал бүр л уулуурхайн салбар руу шилжиж байна. Яагаад гэвэл нөгөө шинэ хөдөлмөрийн хууль маань ажилчдын ажил амьдралын балансыг тэнцвүүлэх зорилгоор арилын цагийн хуваарийн зохицуултуудыг маш нарийн орж өгсөн. Хийж өгснөөс болоод одоо уулуурхайн салбарт бол оронтой нь бараг автоматар 20-30% нэмэгдэхээр байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэний нөлөөлөл бол яг энэ зундаа буюу 4-5 сараас эхлээд бол одоо ингээд ер нь бол одоо байгаа бэлэн байгаа ажлын хүчин маань ихэнх нь бол уулуурхайн салбар руу явна. Тэгэхээр яг энэ хотод магадгүй нөгөө илүү энэ нөгөө ажиллах хүч илүү их шаардлагатай энэ хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбар, хоол үйлчилгээний салбарууд бол одоо ажиллах хүч олоход бас нэлээд төвөгтэй байдал. Одоо хүнсний салбар одоо яг биднээсийн хэрэгцээтэй хоол хүнсийг маань бэлддэг салбар доголдож болзошгүй л гэж байгаа шүү дээ хүний нөөцийн хувьд. Тийм байдал. Тэгэхээр алтцсан докторийн хувьд болохоор яг судлаачийн хувьд яг ийм байдал харагдаж байна. Хүний нөөцийн салбар, хүний нөөцийн дутагдал маань өөрөө тодорхой салбарын үйл ажиллагаанд доголдол үүсгэхээр байгаад байна уу? Ер нь бол тийм хандлага ажиглагдаж байна уу? За одоогор бол ажил олгогчид өөрсдөө доголдол үүсэж байгаа гэж бол үүсэж байгаа бол гэж бодож байна. Яг зах зээл дээр болохоор юу гэдгийг тодорхой салбар бүр ингээд доголдоод тий унаад ингээд одоо хүний нөөцгүй болж байгаа тийм үзэгдэл бол одоохондоо бол илрээг байгаа. Хөдөлмөрийн зах зээл дээр. Удахгүй ийм байдал илэрч болзошгүй юу гэвэл тийм бол асуудал тийм одоо магадлал бол байна. Энэ нь болохоор зэрэг төрийн жишээлх юм бол бодлого яг хөдөлмөрийн зах зээл дээр тэ хүмүүсийг илүү одоо идэвхтэй хөдөлмөрлөх тийм чиглэлд явахгүй бол за муу одоо нэг халамжийн бодлого бид нэр ярихаас өөр аргагүй болчихж байгаа энэ дээр. Тэгэхээр зэрэг халамжийн бодлого маань бас тодорхой хэмжээнд бол хөдөлмөрлөх шийдвэртэй холбогддог юм бодлого. Тэгэхээр энэ бүгд дээр бас арга хэмжээ авахгүй бол ийм асуудал бол үүсхийг үгүйсэхгүй. За яг одоо нөө боловсруулах салбар тэгээд уул уурхай гэдэг тэгэнгүүт яг харахгүй энэ дээр бол нөгөө бас үнээр л одоо зогсож ийн гэсэн үг л дээ тийм үү. Хүний хөдөлмөрийн зах зээл дээр яаж авахар уул уурхайн салбар бол илүү өндөр одоо үнээр нөгөө ажилчид авах юм боломжтой болчоор хамгийн одоо ур чадвартай ч юм уу хамгийн сайнууд нь эхлээд тийшээгээ очивол тэгээд дараагийнх нь ур чадвартай хүмүүс нь дараагийнхаа салбарыг дүүргэх зарчмаар л ер нь явж байна. Энэ дээр бол бас эдийн засгчид нэлээд дээрээс бол бас ярьж лээсэн л да. Уул уурхайн салбар одоо юу гэдгийг манад бол магадгүй одоо ханшаар дамжиж ирэх нөлөөнөөсөө илүүтэй хөдөлмөрийн зах зээлээр дамжиж ийм нөлөө ирэх юм биш үсттэй гэсэн тийм юу бол одоо тэгээ бусад салбарынхаа бүтээмжийг бууруулах бас ийм одоо нөлөө авчрах үедээ гэдэг ярьж лээсэн. Тэгээд ямар нэгэн хэмжээгээр тэр үзэгдэл бас илэрхэл гэж аах шиг байна. Төрөний нөгөө хөдөлмөрийн хуулийн зохицуулалттай холбоотой бас уул уурхайн салбар руу нөгөө хүмүүс шингэх үе гэсэн тийм юу бас санаа зовнил байсан. Тэгээд тэрэн дээр хэлэхэд бол яг нэг юм нь бол юу аах гэхээр зэрэг тэр нөгөө уул уурхайн салбарт бол бас тэр нь өөрөө цалингийн буурлал авчирч байгаа. Яагаад тэгэхээр зэрэг нөгөө ээлжийн гарах одоо нөгөө хэмжээ маань багасчаар энэ зохицуултаас болоод багасчаар тэр салбарт нөгөө ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн хөлс буурж байгаа юм бас юу бол байгаа нөлөө. Тэгэхээр зэрэг гэдэг нь зөвхөн одоо нөгөө хүмүүс авч байгаас гадна бол ажиллаж байгаа хүмүүсийн цалин буурж байгаас нэг юм нөлөө бол ирж байгаа. За мэрэгжлийн сургуулиар ухаандаа мэрэгжилтэй ажилтан мэрэгжилтэн бэлтгэж бол төрөөсөж байгаа хувь зах зардал бол маш чухал аа. Тэгэхээр ерөнхий боловсролын сургууль Монголд ерөөсөө ерөнхий боловсролын сургууль болон бүх сургуулиудад бол дунджаар аваад үзэх юм бол $200 тэнцэх хэмжээний хувь зах зардлыг өгч байгаа юм. Тэгэхээр мэрэгжлийн сургуульд мөн яг адилхан тэр хэмжээний хувь зах зардлыг өгч байгаа юм. Тэгсэн мөртлөө ерөнхий эднийг олгоод мэрэгжил олгоно гэдэгт бол энэ хувь зах зардал бол туйлын хангалттай байгаа юм л да. Тийм учраас юу гэж нөхөө зэрэг одоо боловсролын багц шинээр гарах багц соёлд бол өртөгч суурилсан хувь зах зардлыг тооцож оруулна гэж байгаа юм. За энэ бол одоо цаашдаа мэрэгжлийн боловсролын мэрэгжилтэн бэлтгэхэд бол их чухал ач холбогдол өгнө гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас хүний нөөцт бол энэ онцгой ач холбогдол өгнө гэж ингэж үзэж бид нар хүлээж байгаа юм л да. Тэгэхээр ажил дурын салбар маань өөрөө бусад салбарын сургалтаас онцлог шүү дээ. Сурангаа ажиллаж боломжтой. Хамгийн гол нь үйлдвэр сургалт явуулж байгаа. Одоо үйлдвэрүүдтэй яг энэ чиглэлээр хамтран ажиллах боломжууд ер нь хэр байдгийг. Одоо давхар байдлаар сурдаг, сураад ажиллаад сурах ийм өөрөөр хэлбэл бүтээмжийн өөрөө үйлдвэрлэлийг яваад байх юм боломж нь ер нь хэр байд. Ер нь бол бид нэр сүүлийн үед бол юу гэж нөхөр зэрэг аль болохоор зэрэг хамтын ажиллагааг их эрчимжүүлж байгаа л да. Тухайлх юм бол үйлдвэр аж ахуйн газраа гурвалсан гэрээ хийгээд бид нар жишээлх юм суу хувьцаат компани гэх мэтлэн Монголын том аж ахуйн нэгжүүдтэй бүгдээрэнтэй гэрээтэй ажиллаж байгаа. Тэгээд юу гэж нөхөр зэрэг үйлдвэр аж ахуйн газрын захиалгаар
мэрэгжилтэй ажилтан бэлдэх гэсэн энэ ажил руу орсон байж байгаа. Ингэх юм бол юу гэж нөхөд зэрэг бидний төвсөн гарч байгаа хүүхдүүд багаасаа оюутан сурагчид маань багаасаа тэр үйлдвэр аж ахуйн газрын соёлыг сураад дадлага хийж байхдаа тэнд ажиллаад ингээд сайн мэрэгжилтэй ажилтан гарах боломжтой болж байгаа юм л да. Хамгийн гол асуудал юу гэж нөхөд зэрэг түрүүнд олгож байсан 200 мянган төгрөгийн тэтгэлэг ингээд үргэлжлээд явах тусмаа л үлийн үр дүнтэй болох юм байгаа юм. Гэхдээ одоо нэгэн тал одоо бусад салбарыг бодвол яг бодиттойгоор ажил дээр ажиллаад бие хүчний ажил голдуу байгаа шүү дээ. За дээрэс нь бол яг инженер технологийн ажилтныг дагалдаад туслаад яваад байх тийм ажлууд байдаг. Тэгэхээр тэр хүмүүс сурангаа ажиллах бололцоо нь өндөр байгаа юм шүү. Заавал тэрийг одоо юу гэдгийг 200 мянган төгрөг өгөхөөс илүү 200 мянгаас илүү төгрөгийн ажилтай ажлуудыг ажлын байрууд бол байгаад байна шүү дээ. Тэнд нь ажилуулад тэрийн кредитийн тооцоод ингээд сургалтын арга барилаа өөрчилж болдгоо юм. Бид нар тэр сургалтын арга барилуудыг бас мөн өөрчлөлт явж байгаа л да. Тухайлах юм бол юу гэж нөхөө зэрэг ерөөсөө шууд үйлдвэр аж ахуйн газраас нь богино хугацааны сургалт хийж байгаа замаар тэр аргыг бас явж байгаа. Гэхдээ яагаад гэх юм бол 9 дугаарын төгссөн хүүхэд одоо энэ шинэ хуулиар бол 3 жил мэрэгжлийн сургууль сураад мэрэгжилтэй ажилчин болно гэж байгаа насан туршид гарна. Тэр маань юу гэж нөхөө зэрэг давхар бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаагаар давуу талтай болоод явчихж байгаа юм л да. Одоо үйлдвэрлэлийн салбарт яг ямар ажилчид ингэж зэрэгцэж ажиллах боломжтой вэ? За одоо жишээл хүний нөөцийн ажилтнууд ч юм уу, хуулийн ч юм уу, бичиг хэргийн ажилтнууд. Эсвэл яг технологийн ажилтнууд уу? Эсвэл одоо юу гэдгийг бас тэн дээр янз бүрийн туслах ажилтнууд маш их байгаа шүү дээ, тийм? Тэрний хувьд ямар хуу байдлаар яг үйлдвэр дээр яг одоо яг манай үйлдвэрийн хувьд бол яг нөгөө нарийн мэрэгжлийн түрүүн барамсаа авах шиг маань хэлснээр нөгөө нэг мэрэгчлээ ажиллах хүчний хомсдол гэдэг юм бол байгаа л да. Яг нарийн мэрэгжлийн сүүний технологийн чиглэлээр за тэгээд тэр сүүний тонгод төхөөрөмжтэй ажиллах тэр тонгод төхөөрөмжийг удирддаг албан тушаалууд тэгээд тэр техник тонгод төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцдаг албан хийдэг албан тушаалуудын хувьд бол шууд хөдөлмөрийн зах зээлээс авахд төвтэй байдیں۔ Тийм учраас бид нар дотроо байгаа хүмүүсээ одоо яг мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвтэйгээ хамтраад яг манайх бол одоо жишээ нь яг үйлдвэрлэлийн дамжлага дээр ажилладаг тэр тонгод төхөөрөмжийг ашигладаг, болон засварладаг тэр техник засварчин оператор гэсэн албан тушаалууд дээрээ дотроосоо сонгоод мэрэгжлийн боловсролыг мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэйгээ гэрээ байгуулад ажлынхаа хажуугаар 6 сар жилийн хугацаанд заримдаа сурж байгаа. Тэгээ сураад тэгээ буцаж ирээд ажиллаа хийх замаар. Одоо шилжилтгүй их байгаа шүү дээ, тий. Одоо жишээлбэл танад одоо инженер механикийн чиглэлээр сурчаад тэрийг жоохон сайжруулангуудаа өндөр цалинтай ажилд явчихдаг. Энэ сонголтыг бол бид одоо хориглох ямарч боломжгүй. Нэгэнт ийм хүний нөөцийн яг ялангуяа мэрэгсэн ажилт хүний нөөцийн хомсдолд ороод байгаа бол гадаадаас энэ чиглэлийн ажиллах хүч авчирхад яг бизнес эрхлэгчдийн хувьд ямар асуудал тулгардаг вэ? Үнэхээр дутуу бол гаднаас авч ирэхээс аргагүй шүү дээ. Тэр чинь үйлдвэр явах хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Ялангуяа хүмүүсийн салбар бол одоо өдөржин шөнө 24 цагийн дотор л ажилладаг үстэй тий. Яг гадаадаас ажиллах хүч авчирхыг бол яг бас алтаа доктор бас хэлэх байх. Ер нь бол миний харж байгаа үнцэг бол ерөн зүгээр эрх зүйн орчны хувьд бол Монгол яг төрийн бодлогоор ерөөсө дэмжих бодлого бол байхгүй л гэж хардаг. Гадаадаас ажиллах хүч авчирхыг аль болохоор хоригддаг, аль болохоор хязгаарладаг, авчирч ажилласан тохиолдолд маш өндөр хэмжээний татвар төлдөг. Тийм байдалтай байгаа учраас ер нь бол бид нар бол яг одоогонд нь бол тэр талаар судлаагүй яг ажил хэрэг болгоё гэж үзээгүй л юм л да. Тэгэхээр алтан сэг доктороос асуулт та. Өөрөөр хэлбэл ажиллах гадаадаас ажиллах хүч ажиллаж байгаа тохиолдолд янз бүрийн зөвшөөрөл, янз бүрийн хураамж, нэгдэл төлбөр төлдөг. Гэхдээ тэр үеийн нөхцөл байд. Энэ хууль тэр одоо гадаадаас ажиллах хүч авахд нэлээд өндөр шаардлага тавьдаг байсан үеийн хөдөлмөрийн зах зээл. Одоогийн хөдөлмөрийн зах зээл хоёр яаж өөрчлөгдөж байна? За яа харахгүй энэ хоёр маань бол одоо өнөөдөр бид нар ингээ яриа сууж байна гэдэг маань хэрэг өөр байгааг харуулж байна гэсэн үг. Өмнө нь бол дандаа нөгөө яаж одоо нөгөө ажилгүйдлээ бууруулах вэ, тийм ээ, хүмүүсээ яаж ажлын байраар хангах вэ гэж ярьдаг гэсэн бол өнөөдөр яаж одоо нөгөө энэ хоосон одоо ажлын хийх тэр хүмүүсийг хаанаас олох вэ гэсэн юм яриа болж байна. Тэгээд энэ маань ч гэсэн өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлийн онцлогтой холбоотой. Тэгээ хуучин нөгөө өмнөх бодлого маань бол яхахгүй гаднаас ажилчин авахын одоо аль болох хорих илүү өндөр зардалтай болгохын бодлого явж исэн. Тийм учраас бол яадаг вөхөр аж ахуйн нэгжүүд жишээлх юм бол гаднаас хүн авч ажиллуулж байгаа бол тэр ажлын байран дээрээ бол дахиад одоо нэмэлт төлбөр төлдөг байгаа нөгөө тэрнийхээ төлөө одоо ч гэсэн энэ бодлого нь явж байна. Тэгээд энэ бодлого маань яг өнөөгийн нөхцөлд бол тохиромжтой гэвэл мэдээж өнөөдөр бол энэ
тохиромжгүй л гэж би хэлмээр байна. Яагаад тэгэхээр зэрэг өнөөдөр энэ ажлын байруудад хэрвээ чадварлаг үнэхээр тэр ажлыг хийж чадах хүмүүс байгаа бол хоосон ажлын байранд ажиллах хүч хэрэгтэй байгаад байна. Гэтэл тэр хүмүүсийг ингээд авъя гэхээр нэмэлт зардалтай байгаа нь бол маш одоо ажил олгогчдыг маш хүнд байдалд оруулж байна л да. Уг нь бол миний одоо нөгөө таамаглаар бол магадгүй бүр нэмэлт торгуул шийтгэлгүйч байсан гэсэн гаднаас ажил авахд бас манад бол хүндэл болж байна. Тэгэхээр энэ маань яд вөхөр хөдөлмөрийн зах зээл чи өөрөө ингээ харилцан уялдаатай байдаг. Улс орнуудын зах зээл ч гэсэн хоорондоо харилцан уялдаатай. Бид нар нэг салбараас нөгөө салбар руу хөдөлмөр шилжиж гин гэж ярьж байна. Аль өндөр цалинтай. Улсуудын хувьд ч гэсэн аль өндөр цалинтай улс руу нөгөө бага цалинтайгаас бас хөдөлмөр шилжиж байгаа шүү дээ. Манайхаас жишээлх юм бол Солонгос ч юм уу те гадагшаад Америк ч юм уу яваад ажил хийж байна. Тэгэхээр эн чинь манайх бас өөрөө тийм нөхцөлд байдалд байна уу гэдэг асуулт гаргаж ирж байна гэсэн үг. Өөрөлдвөл за нээчлээ. Тэгээ манайх ажилуулъя гэхээр манай хүмүүс өөрсдөө ажиллахгүй байгаа тэр цалингаар одоо тэгээд гаднаас бас хүмүүс ирж манад ажиллах уу гэсэн асуудал бас гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр за ямар ч лсэн одоохондоо гаднаас ажиллах хүч авахтай холбоотой хуулийн зохицуултыг бол өөрчлөх шаардлагагүй байна. Гэхдээ манай Монгол улсад ажилгүй ажил хийхгүйгээр амьдраад болоод байх хүмүүс зөндөө байгаа дээ шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг ажил хийдэг болгохын тулд яах ёстой вэ? Харамсаа өгч та юу гэж бодож байна? Тэгэхээр ерөөсө боловсролд бол алтан гурвалжин гэж байдаг. Тэр нь юу гэж нөхөө зэрэг бие, оюун ухаан, сэтгэл гэж. Тэгэхээр ер нь бол одоо оюун ухаанаар наваад үзэх юм бол Монгол дэлхийд нэг 12 дугаарт ирэн бэлэгдэж байгаа. Тэгсэн мөртлөө бүтээх хийх өөрийгөө хөгжүүлэх энэ асуудлаараа болохоор сүүчийн байранд ороод байгаа байхгүй юу? Энэ юутай холбоотой вэ гэдээ аваад үзэх юм бол явж эцсийн бүлэгч өгж өгөх зэрэг бид сэтгэлийн боловсролыг олгож чадахгүй байгаа. Энэ сэтгэлийн алтан гурвалжны чинь оюун ухааныг нь олгож, бие бэлдрийг олгож, сэтгэл үлдчихэд байгаа байхгүй. Тийм учраас өгж өгөх зэрэг одоо чинь боловсролын багц шинэ хуулинд бол сэтгэлийн боловсролын төр онцгой ач холбогдол өгч байгаа юм. Тийм учраас юг нь эцсийн бүлэгт явж өгж өгөх зэрэг боловсролын одоо хүнийг сайн мэрэгжилтэд бэлдэнэ гэдэг бол тэр сэтгэлтэй тэр ухамсаргүйтэй ингэж ажиллаж ийн ухамсартай болгох, ухамсаргүйг нь ухамсартай болгох, хувир нь болон хувьсах энэ үйл ажиллагааг зөв зохистой явуулж сайн мэрэгжилтэд бэлдэнэ. Тэгэх юм бол бид нэр зорилготой мөрөөдөлтэй ийм одоо мэрэгжилтнийг бэлдэх юм бол ер нь ажилгүй өөрийгөө аваад өөртөө ажлын байр бэлдэх юм гарч ирж байна. Тэгэхээр одоо ингээ гадаад очихороо зорилготой, мөрөөдөлтөй, сэтгэлтэй ажиллаад идэг. Ингээд маш их хүч сэтгэл гаргаж ажиллаад идэг. Монголд болохоор үгүй байдаг. Бүр ингээд байгаа шүү дээ. Биднээсийг шулж энэ ажил олгогчид баяжаад байна. Хэрвээ би одоо өөрөө одоо шил тэгэл тусдаа компани байгуулаад тэгэл дампуураад ингээл шүү дээ. Энэ бол тэр монголчуудын онцлогоос хамаарат байна уу? Энэ дээр алтаа доктор. Миний хувьд бол яг манай Монгол хүмүүс ер нь бол хөдөлмөрлөх шийдвэр тийм ээ бизнесийн хэднэргийн энэ шийдвэрийн хувьд бол аль ч улсын хүмүүстэй яг адилхан л гэж би хувьдаа бол боддог. Яг л адилхан одоо рационалаар өөрсдийнхөө тэр өгсөн нөхцөл байдалтай л хамгийн оновчтой шийдвэр гаргаж байгаа. Би өнөөдөр ажиллах уу, ажиллахгүй юу? Би өнөөдөр бизнес хийх үү? Эсвэл өөр газар нэг ажил олгогчдод одоо ажил орох уу гэдэг энэ шийдвэрүүд бол хаач хувь хүмүүсийн л сайн гаргадаг шийдвэр. Ганцхан энэ дэр манайх юугаар ялгаа үүсээд юун дээр ялгаа гараад байна вэхээр тэр одоо ажил хий гэсэн ирмэлцлийг нөгөө дэмжих тийм орчин манад байна уу? Тэр өөрийн бизнесээ цэцэглүүлээд аваа явах нь одоо тэр таатай орчин нь байгаа мó? Гэдэг дээр л ялгаа байгаад ах шиг байгаа байхгүй. Тухайлх юм бол тэр түрүүн халамжийн бодлого яалтчгүй хүмүүс яриад байгаа. Яа тэгэхээр зэрэг энэ маань шинжилгээ ухаанаар нотлогдчихсан нөлөөтэй бодлого. Үнэхээр хүнд зүгээр ингээд сууж агаад тодорхой хэмжээний бэлэн орлого олох боломж байгаа бол энэ нь яадаг вэ гэхээр нэгдүгээр тэр хүний цалин өсгдөг байхгүй. Би тийм цалинтай ажил хийхээс нааш гарч ажил хийхгүй. Жишээ нь нэгдүгээрт яаж юм хүний нөөц цалин гэж бид нэр ярьдаг. Тэр хөдөлмөр эрхлэхгүй юу гэдэг шийдвэр гаргахад нь чухал цалингийн нэгдүгээр төсгөж байна. Хоёрдугаарт энэ маань болохоор тэр хүнд харамсалтай нь юу гэхээр зэрэг ингээд төр хугацааны юм халамжийн ч юм уу одоо нөгөө мөнгө олгож байгаа бодлого маань урт хугацаанд болохоор нөгөө одоо би ажил хийхгүй гэсэн шийдвэр гаргаж байгаа. Ялангуяа залуу хүмүүс дээр очихоор урт хугацааны сөрөг нөлөө бас дагуулж байгаа. Тэр нь тухайн үеийн орлогоо алдахаас гадна тэр ажил хийгээд олох байсан нөгөө туршлага те урт хугацааныхаа өөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх тийм одоо мэдлэг чадвар туршлага олж авах байсан боломжийг бас хааж байгаа байхгүй. Тэгэхээр энүүгээрээ бол ганцхан тухайн цаг үедээ ч биш нэлээд урт хугацаанд одоо юм сөрөг үр дагавар авчрах бодлого болчиход байгаа. Тийм болохоор л эдийн засгч яриад байгаа л да.
Тэгэхээр манууд дээрээс асууя л да. Үнэхээр яг тэр ажил олгогчид эзэд ажилчтай шуулаад баг цалингаар ажилуулад идэг. Тийм учраас тэд ажилдгүй юм. Ажлаа голоод идэг юм. Яг их л яригддаг л асуудал. Яагаад ийм цалин багтай байдсан бэ гэдэг асуудал тий. Ажил олгогчид бол эхлээд бизнесийнхаа орлогын ихэнх хувиар нь нэг тухайн үйлдвэрлэлийг явуулах түгээд материалаа авч байгаа. Тэгээд дараагийн тонгод хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Тэрний дараа цалингаа хуваарлаад үлдсэн жоох хувь нь одоо тэр тухайн байгууллагын нийгмийн даатгалыг тэгээд ашиг болж байгаа. Тэр одоо яг би бас нэг магадгүй манай судлаачид тийм мэдээ өгдөг Монголын яг бизнесийн байгууллагуудын дундаж ашигын маржин хэдүү байд юм бол энэ дэлхийн бусад улс орнуудаа харьцуулахад ямар байд юм бол гэдгийг айгуу сонирхож байна. Яг манай хүнсний үйлдвэр ялангуяа сүн бүтээгдэхүүний хувьд бол энэ бол нөгөө бизнесийн бус салбартайгаа харьцуулахад ер нь бол айгуу бид нар маш их хүнд зардал хүнд ачаад хийж одоо нөгөө нэг үйл ажиллагаа зүгээр ингээд ашиггүй юм гэдэг хэвийн төвшөнд авч явахд хүртэл маш их чиглэл сорилтуудыг давдаг байхгүй. Тийм учраас бид нар зүгээр ажил олгогчид бол ажилтнуудыг шулаад байгаа гэхээс өмнө эхлээд бид нар юу бүтээгээд бүтээмжлээ таарсан цалин авч яах гэдэг асуудал. Гэхдээ энэ бүтээмжийн асуудал маань зөвхөн ажилтнаас хамаарсан асуудал биш. Чиний хийж чадж байгаа чинь гэсэн үг шүү дээ. Бүтээмж гэдэг асуудал чинь өөрөө ажилтан болон ажил олгогч дахиад энэ нөгөө нэг төрийн бодлогоос хамаарч иж бүтээмж асуудал. Одоо жишээл гадны цалинтай хүмүүс өөрсдөө харьцуулдаг л да. За гэтэл тэр улсын авж байгаа цалин, тэр улсад байр түрээсэлж байгаа зардал, унааны зардал, за дээрээс нь цахилгааны зардал, хэрэглээний зардал гэдэг маш олон юмас ялгаатай байдаг л доо. Тэгэхээр яг энэ маржингийн хувьд бол манай Монгол улсын хувьд гадаадтай харьцуулахад үнэхээр яг эзэж шулаад идэх юм уу? За судлаачийн хувьд алтан цэцэг доктор яг юу гэж бодож байна? За нэгдүгürt бол би нөгөө шулах гэж бол ярмааргүй байна. Яг тэр зэрэг өнөөдөр хүмүүс зах зээлийн энэ нөхцөлд бол харилцан тохиролцож дандаа энэ нөгөө одоо хилцэл хийгээд тэгээд энэ нөгөө үйл ажиллагаач явж байгаа шүү дээ. Бид нэр би надад миний дургу бүтээгдэхүүн байвал би тэр үнэтэй санагдвал би бодлож авахгүй байх нь миний эрх. Хэрвээ тэр хүн бага цалин өгж явах шиг байвал миний гаргах хүчин чармаалтай харьцуулахад ажиллахгүй байх нь миний эрх гэх мэтчлэнгээр энэ маань бол дандаа хоёр талын сайн дурын тохиролцоон дээр бол нэгдүгээрт бол одоо үүсэж байгаа харилцаа. Тийм учраас бол хин хиндээ үргэлж яаж байгаа нэгэн шийдвэр гарсан бол ашигтай байгаа гэсэн. Хичнээн цалин багч байсан би ажил хийх шийдвэр гаргасан бол надад ашигтай учраас шийдвэр гаргаж. Энэ ч өөрөө зах зээлийн үндсэн зарчим. Тэгэхээр шулагдах ч гэдэг юм уу ийм ойлголт одоо бол их ховор гэж би бол бодож байна. Өнөөдөр биднээс зах зээлийн нөхцөлд амьдраад олон жил болчихсон. Тэгэхээр яалч одоо энгийн бүрэн хүмүүс бол ер нь бол ойлгодог болчихсон тий би ямар эрхтэй ямар одоо харилцаанд яаж орж байгаа гэдгийг зүгээр манайх түрүүн дахиад нөгөө ярьсан юм ярих гэдэг. Энэ бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд бол түрүүн яг нэг зардлын асуудал гарч ирж байна л да. Жишээлх юм бол одоо тэр нөгөө нийгмийн даатгал тэгээд татвар гэх мэтлэн маш өндөр юм дарамт маань ажиглагддаггүй хүмүүс хардаггүй нэг юм дарамт яваад байгаа байхгүй. Жишээлх юм бол ажил олгогчийн хувьд тэр бий болгож байгаа 100 төгрөгийн орлогын чинь бараг 40 орчим хувь нь төрд татвар болоо явчихад байгаа байхгүй. Тэгээ үлдснээс нь тэр чин цалингаа өгөөд бусад одоо үйл ажиллагаа юу гэдгийг тэрэндээ хуваарлж байгаа. Тэгэхээр энийг нөгөө бас иргэд маань нөгөө за талын л хараад ах шиг байна. Тэгэхээр зэрэг ажил олгогч болохоор бүтнээр нь харж байгаа шүү дээ. Яг тэгвэл би эцээст өөрийнхөө төлөх нийгмийн даатгалыг хасаад дээр нь нөгөө хүнийхээ төлөх нийгмийн даатгалыг хасаад татварыг хасаад үлдэх цалин чинь тэр хүнийг ажил хийлгэх сонирхолтой байх хэрэгтэй байхгүй. Инхээр энэ бүхэлдээ бол ажил олгогчийн хувьд бол нөгөө одоо зардлын дарамт бол үүсгээд байгаа. Хэрвээ бизнесээ одоо дэмжиж гэж байгаа. Хоёрдугаарт энэ юун дээр харагдж байгаа вэхээр альбан бус сектор дээр харагдж байгаа. Альбан бус секторт олон жил ингээ бизнесээ доктортой гэж явчихсан альбан болоогүй хүмүүс байж байгаа байхгүй. Яагаад та бүгд ингээд одоо альбан болохгүй байгаа юм бэ гэхээр хамгийн гол шалтгаан болохоор нийгмийн даатгал шинийн татварын дарамтаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хэрвээ тэр хүмүүсээ альбан сектор руу арай бага татвартай дарамттай болгож оруулаад тэгвэл татварын суурь өргөж чинь нэг л та. Жишээ нь өнөөдөр хөдөө аж ахуйн бус одоо альбан бус хөдөлмөр эрхэлж байгаа бизнес эрхэлж байгаа хуваараа бизнес эрхэлж байгаа ажил олгогч хүмүүсийн
тоо бол нэг 240 мянган байна гэсэн тоо явж байгаа байхгүй маш том тоо шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хэмжээгээр хэрвээ тэр хүмүүс албан сектор руу ороод ирэх юм бол нөгөө албан татварын чинь суурь нь ингээд нэмэгдэж байгаа нөгөө нэг талаас. Нөгөө талаас яах вэ гэхээр зэрэг татварын энэ дарамтыг нь бууруулаад өгөх юм бол ажил олгогчдын хувьд ч гэсэн ажиллагчтай арай илүү цалин одоо санал болгох боломж нэмэгдэж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол татварчин өөрөө нэг маш том юм одоо чөдөр тушаа яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь бид нэр хармаар юм шиг байна. Тэгэхээр бол ажил олгогчийн хувьд бол ажилчдын нүдэнд харагддаггүй тэр маш их олон зарлууд гарч идэг тийм үү? Жишээлбэл харилцагчтай уулзна. За гаднаас одоо жишээлбэл Америкаас харилцагч ирэхэд тэр төвшөнд нь хүлээж авахсаар аргагүй болдог. За авнаа машин зардал, онгоцоор нисэх, тэнцээ байрлах. За тэгээд ерөөсөө тэр ажилчдын хувьд нүдэн дээр харагддаггүй олон зарлууд байдаг л да. Гэтэл тэр нь албан бус секторын хувьд жишээлбэл такси, түүц. За тэгээд дээрээс судалтай арьж яж хүмүүс. За тэгээд би чадангууд гэж ярьдаг. Тэр хүмүүсийн хувьд болохоор зөвхөн л одоо өнөө маргаашаа хийгээд зардлаа өөрөө ингээд аваадах нь харахад бол ашигтай юм шиг байгаа. Гэтэл алс суура энэ маань өөрөө эдийн засагт ямархуу байдлаар нөлөөлөх гэж байгаа. За тэгэхээр одоо ажил хүч гэдэг маань цагийн ажилтнуудын эрэлт хэрэгцээр нь үйлдвэрүүдэд хэр байдаг вэ? Тэгэхээр анууд дээр яг хэрвээ цагийн ажилтан ажиллах эрх зүйн орчин манад айгүй тохиромжтой бүрдчих юм бол цагийн ажилтны хэрэгцээ ажил олгогчдод бол маш их байна. Эрх зүйн орчин байхгүй мó гэсэн үг. Яг за хөдөлмөрийн хөдөлмөр эрхлэлтэй харилцагч зөвхөн хөдөлмөрийн тухай хуулиас гадна бүхэл салбарын үйл ажиллагаа зохицуулж байгаа хуулиуд нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр яг хөдөлмөрийн тухай шинэ хуульд бол цагийн ажилтны тухай зохицуулт энэ жилээс бол арай тодорхой болж орж ирсэн. Зүгээр цагийн ажилтан бол яг тодорхой салбаруудад жишээ нь яг манай хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбарт за жишээ нь хоол үйлчилгээний салбарт хөгжихгүй байгаа нь ямар уул нь бол хоол үйлчилгээний салбар бол хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбар бол гадны орнуудад хамгийн их цагийн ажилтан авч ажилладаг салбар байхгүй юу? Одоо гадны орнуудад бол нөгөө нэг ресторануудын зөөгч энтер нь дандаа цагийн ажилтнууд байдаг. Монголд цагийн ажилтан байж болдоггүй шалтгаан нь юу вэ гэхлээр одоо нөгөө нэг юу гэдэг хүнсний аюулгүй байдлын тухай хуулиараа хоол хүнсний бүтээгдэхүүнтэй харьцдаг бүх ажилтнууд 5 төрлийн шинжилгээ өгөх хэрэгтэй. За тэр процесс нь айгуу төвхтэй. За тэр 5 төрлийн шинжилгээгээ заавал улсын эрүүл мэндийн төвд очиж өгнө. За тэр улсын эрүүл мэндийн төв нь өөрөө бас ингээд маш их ачаалттай шүү дээ. Улсын эмнэлгүүч ачаалттай учраас очор дараалал үүснэ. За жишээ нь манай хувьд бол одоо сонгоны хайрхан дургийн эрүүл мэндийн төв дээр бол өгч чадахгүй байгаа учраас заавал Сүхбаатар руу явна гэх мэтчлэнгээр тэгэхээр бид нар ингээд нэгэнд тэр шинжилгээ өгүүлээд өчнөө зардал цаг хугацаа гаргуулад авцсан ажилтныг маш урт хугацаанд ажилуулах хэрэгтэй байгаа юм. Хэрвээ цагийн ажилтан буюу өдөрт хэн ч хамаагүй ирээд ажилтдаг байвал тэр хүн болгоныг бид нар тэр шинжилгээ өгүүлж чадахгүй эсвэл байнгын тийм шинжилгээ өгсөн бэлэн ингээ цагийн ажилтнууд байдаг тийм тусдаа хөдөлмөрийн биирж байж байгаа цагийн ажилтны систем явах болчиход байгаа. Уул нь ажил олгогч нарт хэрэгцээ нь байна. Гэхдээ энийг яг зохион байгуулалт аваад явах хийдэг тийм хөдөлмөр зуучин газар алга нөгөө талаас зүгээр шууд бид нар цагийн ажилтнаагаа тохиролцоод ажиллая гэхээр нөгөө энэ процессын үед төвхтэй байдал үүсэж байгаа учраас ер нь л хөгжих боломжгүй байгаа даа. Жишээл би сая Дорнод аймагт ажиллаж байхад нэг юм жижигхэн түүц байгаа байхгүй юу? Тэгсэн чинь цагийн ажил хэрэгтэй бол энд бүртгүүлэр гэж байна. Өөрөөр хэлбэл харьцангуй их энгийн байна шүү дээ. Гэтэл ийм байдлаар ажиллах боломжийг хуулиараа заавал ингээд өндөр шат амжилттай болгоод байгаа нь энэ бизнес эрхлэлтэй ажлын одоо байрыг одоо маш хурдан маневр хийгээд их боломжуудыг хаагаад ирэх гэсэн үг шүү дээ. Гэхдээ уул нь манай одоогийн хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлаа харвал цагийн ажилтнаар ажиллах боломжтой маш их чадамжийг бид нар тэнд алдаад байгаа байхгүй. Жишээ нь оюутнууд бол одоо бүгдээрээ 7 хоногт 1-2 өдөр цагийн ажилт хийх боломжтой. Хичээлийнхаа орой цагийн ажилт хийх боломжтой. Магадгүй хүүхдээ зөөдөг ээж нар хүүхдээ зөөчөөд завтаа 1-2 цагтаа ажил хийх боломжтой. Тэр асар их ажиллах хүчийг бид нар ингээд цагийн ажилтны системийг бүрдүүлж чадаагүй үгээсээ ашиглаж чадахгүй байгаа. Одоо сумын өмнө байгаа нь одоо жишээлбэл танаа үеийнхэн ингээд бас залуучууд оюутан байхдаа ингээд цагийн ажлууд ер нь хэр хийдэг. Цагийн ажил бол их хайдаг байсан. Даанч олдох нь амир цөөн. Тэгээд цагийн ажлууд чинь нөгөө нэг хичээлийн бос цагаар ихэр чинь ер нь бол ингээд тогтмол цагийн ажилдаа авах амир сонирхолтой. Тэгээд хичээлийн цаг янз бүр болохоор яг тэрэнд тэднэрт таарсан ажил олдохгүй. Тэгээд нөгөө ажлаа хаанаас хайх вэ гэдгээ бас нөгөө хайхад амир хүндрэлтэй. Тийм ээ. Ингээд байнгын ажлын цагийг бүртгээд идэг тийм тогтолцоо байхгүй учраас нэг Facebook-ээс нэг группүүдээс цагийн ажил хайна. Тэгээд тэднэр дээр нь очихоор зарим нь цагт харахгүй ч юм уу. Ер нь бол ийм дээрээс нь цагийн мөнгө цалингийн өгөхгүй тий. Тий, өгөхгүй. Тий. Муу ажиллаа гин ягаад муу ажилласан тодорхой гэдэг юм. Хөргөж өгөх ажлыг нээжээд хахад өгөхгүй ч юм. Иймэрхүү тохиолдлууд. Тэгээд тэрэн дээр нөгөө хариуцлагын тогтолцоонд байхгүй. Тэгээд ажилчнууд
оюутнууд 1-2 цаг цагийн ажлыг цалингаа дараад нь өөр цаг ажил хийсэн цалингийг өгөхгүй байх гэдэг хандлага ингээд нөгөө тэндээс үүсдэг юм шиг байна. Тэгээд асуулт юм байна. Асуулт байна. Одоо жишээлбэл сүүлийн 2 жил цар тахалтай холбоотойгоор сургууль тийм ээ захимаар 2 жил хичээллээ. За ингээд захимаар 2 жил хичээлсэнтэй холбогдуулаад захимаар яг ингээд хүний нөөц бэлтгэх тогтолцоо манад ер нь бүрдэж чадваргүй. Ер нь яг энэ захин боловсролтой холбоотой энэ захин сургалтын үйл ажиллагаатай холбоотойгоор баруунсаа багшаас зүгээр ер нь бол энэ бол бас ковидын үед бол захин сургалт бол нэлээд одоо яаж явуулах гэсэн арга зүйг бол бид нэр ерөнхийдөө ойлгож авсан. Гэхдээ хамгийн гол нь инженер технологийн сургуулиуд технологич бэлдэж байгаа мэрэгжилтэй ажилчин бэлдэж хахад үйлдвэрийн сургалтыг ухаандаа явуулна гэдэг бол маш хүндрэлтэй яг л дадлагадаар хийж байгаа. Бид энэ тохиолдолд зүгээр яг юун дээр өөрсдийн одоо хамтарч ажилладаг үйлдвэр аж ахуйн газруудаа туршиж тэнд дадлага хийлгүүлж энэ цагуудыг өнгөрөөсөн л дөө. Яг сургууль дээр бол үйлдвэр сургалт явуулах бол боломжгүй болчихж байгаа юм. Тэгэхдээ өөрсдийнхээ хамтарч ажилладаг үйлдвэр аж ахуйн газруудад явуулаад онлайнаар өөрсдөө бусад цаг амбал явуулаад ингээл өнгөрөөсөн л дөө ковидын үед. Ажил олгогчийн төлөөлөгчөөс анаадар албаны дараагаас нэг зүйл тодорхойлъё. Одоо жишээл ингээ 2 жил захимаар сурчлаа тийм ээ. 2 жил захимаар сураад төгссөн оюутныг ингээ шин төгсөгчийг ажлын байран дээр авах боломжтой юу? Тэд нэр яг ингээ нөгөө нэг юм мэрэгжлийн шаардлагыг хангаж чадах уу? Энэ тал дээр. За би яг цахим системээр төгссөн за өнгөрсөн 21 онд төгссөн манай ажлын байранд шинээр ажилд орсон 3-4 хүүхэд менежерийн төвшөнд орсон хүүхэд байна. Яг бид нар бол менежерийн төвшөнд орсон учраас нэлээд сайн сонгон шалгаруулж авсан учраас маш сайн төгсөгч нарыг олж авсан байж магадгүй. Одоо бол тэрээд бол манай ажлын байрны шаардлагыг бол 100% хангаж байгаа. Өөртөө маш их хөгжих чадвартай хүүхдүүд байгаа учраас би дагаад хөгжих чадвар нь бас илүү хөгжиж байгаа юм болов уу гэж харсан. Ямар ч гэсэн одоо нэг тийм олгодохоор төвшөнд бол байхгүй байна. Яг нөгөө нэг мэрэгчлээ ажилтны төвшөнд бол нөгөө нэг бид нар чи 21 онд усаад одоо л яг нөгөө нэг эсвүүтэй захимаар төгссөн хүмүүстэй бүрдүүлтэж авах нь энэ одоо 22 оны хавраас л эхлэх байна. Тэгэхээр л харна да. За баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед нэг иймэрхүү зар гараад байна л да. Ковидын үеийн оюутан авахгүй гэсэн ийм асуудал. Энэ яг энэ хөдөлмөрийн зах зээл дээр яг ямар нөлөө үзүүлээд байна? Ковидын үеийн төгсөгчийг ажилд авахгүй гэдэгтэй холбоотой асуудал. Тэгэхээр баруусаа багш ер нь ковидын үеийн төгсөгч зүгээр энгийн үеийн төгсөгч хоёр ялгаа байна уу? Ер нь бол ялгаа байгаа. Яагаад гэх юм бол манай хувьд бол нөгөө технологийн чиглэлийн үйлдвэр сургууль дээр хийгдэг. Үндсэндээ манай сургууль бол одоо дэргэдийн махсууны жижиг үйлдвэртэй тэр компанитай яг л одоо дадлага хийх ёстой. Лабораториудтай тийм учраас тэд нь хийдэг болохоор зэрэг бол нөгөө гараар хийх ажлууд нь бол хуучин үеийг юм бол гүйцэхгүй болж байгаа юм л да. Хэдийгээр онлайн сургалт явсан боловч үйлдвэрийн сургууль дээр их үйлдвэр сургалт бол тэр тэгэхээр ажил олгогчийн хувьд бол одоо ковидын үеийн төгсөгчдийг нэлээд зардал гаргаж одоо яг техникийн ажилтан инженер болох нэ тий? Тэгж үзэж болох уу? Яг шууд ингээд ковидын үеийн төгсөгчийг ажилд авахгүй гэхээсээ илүү бид нар ч нөгөө нэг ковидын үеийн төгсөгч гэсэн тэр хүүхэд нь өөрөө зүтгэлтэй хүүхэд байвал шаардлагатай мэдлэг ур чадвараа эзэмшсэн байж болно шүү дээ. Тэгэхээр илүү нөгөө тухайн ажлын байранд шаардлагатай мэдлэг ур чадвартай төвлөр цонгон шалралтаа хийнү гэхээсш яг ковидын үеийн төгсөгчд бүгдээрээ муу гэж альж болохгүй л. Тэгээ сая Барамсаа багшийн ярианаас нэг зүйл ялаа л да. Нөгөө сургуулийн хажууд янз бүрийн лабораториуд байдаг гэж. Тэгэхээр тэр лабораториудыг хувийн хвшлийн байгууллагууд дээр ажилуулад тэгээд хамтраад ажиллах боломж. За танаас сургууль бол байдаг гэсэн. Бусад ийм инженер технологийн ажилтан мэрэгчлэн бэлддэг сургуулиуд дээр хэр их боломж байдгийг. Нөгөө хувийн хвшлийн байгууллагууд маань тэр сургуулиудтай хамтарч өөрийнхөө байгууллагыг лаборатори сургууль болгож ажилуулах тал дээр хэр их одоо идэвхтэй байдгийг. Ер нь зүгээр сүүлийн үед бол ажиллах инженер технологич болон мэрэгжилтэй ажилчин бол хүнсний салбарт бол ховор учраас үйлдвэр аж ахуйн газрууд бол сургуультайгаа хамтраад ажиллах бол хүсэлтэй. Тэнд бол өөрсдийнхээ тоног төхөөрөмж дээр технологиг сургах гэж ерөөсөө дадлага хийлгүүлэх гэсэн хүүхдүүдийг эрэлт хэрэгцээ бол их байгаа ш. Тэр бол ер нь цаашдаа ч их хандлагатай байгаа тийм. Яагаад гэх юм бол ер нь ажиллах хүчин ховор байна л да. Нэгдүгээрт хоёрдугаарт бол ер нь бол яагаад одоо бид нэр
энэ гараараа юм их бүтээх чадвар багтаа байна вэ гэдээ үзэхээр зэрэг бол ер нь энэ ерөнхий боловсролын сургууль гэж авч үзэхдээ байгалийн ухаан бидний дадлаг хийдэг өрөөлөх юм бол 670 сургуулиас 100 сургуульд нь лаборатори байх жишээний байгаа байхгүй. Бусдад нь байхгүй байх. Тийм учраас манай ер нь сурагчдын юу гэж нөхөх зэрэг нөгөө бүтээх чадвар сул байдаг. Асуудал бол лаборатори дадлагтай их холбоотой байгаа. Зүгээр мэрэгжилтэй ажилчин бэлдэж байгаа сургуулиудын хувьд бол тэр чиглэлээр ихээхэн хөрөнгө хүч зараад байгуулсан учраас тэрийг нь бол өшөөх дэмжиж өгөх талаас бол төрөөс бодлогоор харж хандах хэрэгтэй байгаа юм л да. Ягаад гэх юм бол тэр их хэмжээний хөрөнгө зарчихсан байж байгаа байхгүй. Тэгэхээр оролцогчдоос бас нийтлэг нэг асуулт асууя л да. Сүүлийн үед монголчууд янз бүрийн төсөл хөтөлбөрүүд нэлээх гэж байна. Одоо нефт, төмөр зам, уул уурхай, за ингээл том дэд үтцүүдэл маш их ажиллах хүч шаардсан. Инженер технологи ажилтнууд шаардсан. За дээрээс нь одоо хүнсний салбарт ч гэсэн хөршүүдтэй экспорт хийх. Бас одоо юу гэдгийг гаднаас оруулж ирээ тэр бүтээгдэхүүнийг Монголд зүгээр шууд зарах биш. Ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн болгож хийх юм зүйлүүд бол нэмэгдэж байна л да. Тэгэхээр одоо бид маш их том хөтөлбөрүүд төслүүд хийгээд байдаг. Гэтэл яг төр тэнд ажиллах хүчнээ бэлдэх чиглэлийн бодлого маань ер нь хэр байна? Ер нь нөгөө тэр төсөл хөтөлбөрүүд маань бол маш том одоо цогцсоор л тооцоо судалгаагаа хийх ёстой л да. Тэгэхээр зэрэг мэдээж тийм том хэмжээний төслүүд юм бол хамгийн том нөөц нь бол хөдөлмөрийн нөөц байгаа. Тэгээ ажиллах хүч. Тэгэхээр зэрэг яг олон энэ тооны ийм шүүмжүүдийг би ч бас одоо сонсоод л байж байгаа л да. Тэрний үхээр зэрэг нөгөө зөвхөн одоо юу гэдгийг тэр төслийнхөө шугам хоолой тэрийгэ яриад байдаг болохоос биш тэрэнд яг ажиллах хүний нөөц нь байгаа мó гэдэг дээр бол манайх бол тооцоо судалгаа хийхдээ бол маш маруухан байна л гэсэн шүүмжийг бол би яг энэ одоо мэрэгжлийн хүмүүсээс л бас сонсоол байгаа. Тэгээ би ч гэсэн юм тэн дээр тийм санал нэгтэл байгаа. Өнөөдөр ингээд одоо байгаа энэ бизнес одоо байгаа ажлын байран дээр бид нар хүний нөөцийн асуудал тулгамдж эхэлж шүү гэдэг ингээд ярьж байгаа үед тийм том төслүүд ороод ирвэл жишээлбэл тэнд ажиллах хүч байгаа юу. Гэтэл тэр том төслүүдийн хувьд бол маш нарийн мэргэжлийн хүмүүс олон зугаараа баг хэрэгтэй тийм төслүүд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тийм одоо олон нарийн мэргэжлийн хүмүүс манад байгаа юу те хэдэн зуун одоо гагнуурчин ч гэдэг юм уу хэдэн зуун одоо тэр механик техникийн одоо тэр мэдлэг мэргэжилтэй тийм одоо ажиллах хүч байна уу гэвэл тэрэн дээр ер нь тооцоо судалгаа маш их хоцрогдолтой явж байна гэсэн шүүмж бол байгаа даа. Зүгээр ер нь бол яг жишээлх юм бол манай сургуулийн хувьд бол Солонгостой, Японд ингэж хамтарч ажиллаад тэрлүүгээ бол дадлага хийлгээ тэндээс суралцах үйл ажиллагаанууд бол хийгдэж ил байна. Одоо жишээл танаас сургуульд за одоо 3 жилийн дараагаас нефтийн ажилтнууд хэрэгтэй болно. За энд нефтийн чиглэлээр багш нараа бэлдээрээ, сурагч бэлдээрээ гэж байгаа бодлого байна уу? Тэр одоо боловсролын яамнаас ч юм уу одоо тэр биднэрт бол яг хөтэ манай сургууль бол технологийн чиглэлтэй хүнс үйлчилгээний технологийн чиглэлийн юм болохоор манайд бол хараахан тийм даалгавар хүсэлт бол байхгүй байгаа л да. Одоо шийдэл ингэ штэ одоо за нефтийн үйлдвэр гарч ирлээ. Нефтийн үйлдвэрхэн зориулсан бас тэр чин онцгой нөхцөлд ажилладаг учраас тэр хүмүүс зориулсан хорлого тайлах, сүүн бүтээгдэхүүн, хоол, хүнсгэл ингээл одоо танаас салбар руу орж ирлээ штэ. Ийм асуудал үүсэн шүү. Танах бэлэн үү гэдэг хүнсний салбар дээр одоо эрдэмтэн судлаачдын яг ингэж төр өөрөө бодлого хийж гинэ. Зүгээр төр тэгж бодлого хийж байгаа юм одоогоор нэг мэддэхгүй байна. Гэхдээ бид нар бол яг өөрснийхээ сургуулийн дэргэд бол хасаах нэвтрүүлсэн магц үнэ үйлдвэр байгуулсан. Тэгвэл үйлдвэрүүдтэй тийм уул уурхай жижиг үйлдвэрүүдтэй бол бид нар хамтарч ажиллаж ил байгаа. Зүгээр төрөөс захиалга өгсөн юм бол эднэрт л байж байгаа. Төр ингээд хамгийн түрүүнд сургалтын байгууллагатай өгсөй бидтэй тий. Энэ хүмүүс хэрэгтэй шүү бэлдээрээ гэдэг. Үгүй энэ үйлдвэрч өөрөөсөө бэлдэхгүй шүү дээ. Тэ. Жишээл одоо сүүний үйлдвэрийн хувьд бол маш хэмжээний тийм одоо хортой нөхцөл одоо сүүштэй тий. Сүүн бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Энд нь одоо бэлэн үү эсвэл ялч гаднаас оруулж ирэх хөө. Одоо тэрийг хүрхэхээс ахуулаад одоо тээвэрлэхээс ахуулаад асуудал үүсэн шүү дээ тий. Одоо яг сүүн бүтээгдэхүүн өөрөө өнөөгийн Монголынхаа зах зээлийн эрэлтийг дэлж байгаа юу үгүй юу гэдэг бол өөрөө бас маш том асуудал шүү дээ. Тэгэхээр чи өөрөө нөгөө мал аж ахуйн хөдөө аж ахуйн бодлоготойгоо уялдаатай Монголын мал аж ахуй өхөр ямар байх ёстой юм хэдэн литр сүү гаргах ёстой юм гэдгээс эхэлдэг
том бодлого учраас манайх бол одоо яг тийм зүйлд бэлэн гэдэгт бол би одоо итгэлгүй байна. Зүгээр одоо байгаа эрэлт гэдэг маань өөрөө биднэрт бас маш байгаа. Гэхдээ бид нөгөө нэг доторх одоо байгаа эрэлт гэхээсээ илүү дахиад экспорт хиймээрээ дахиад ингээ гадагшаа хармаар байна гэдэг уул нь энэ чинь нөгөө нэг компанийн зорилго Монгол улсын зорилго байгаа. Гэхдээ энэндээ таарсан одоо стил яг л бидний энэ нөгөө нэг бизнесийн зорилго харааг дэмжсэн оновчтой хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах хууль эрх зүйн орчин бодлогоор дэмжсэн асуудал бас. Одоо шууд хүнсний технологийн хувьд энийг хангаж чадхаа болоод эхлэхээр одоо яг энэ үйлдвэрлэл хийдэг цэргийн анги болох нь шүү дээ. Сая төмөр зам хийж чадахгүй болохоор цэргүүдээр хийлгэлээ. За одоо бүр болохгүй бол олон улсад хориглоор хийлгэж эхэлж байгаа. Яг хүмүүсээ шоронд хийж байгаад нөгөө ажил хийхгүй одоо алтаа өгшийн удаа хэлээд байгаа юм шүү. Тэр бол өөрхөн сонголт энийг буруутгах арга байхгүй тий. Үнэхээр тэр хүн сонголтоо хийгээд 500 мянган төгрөгөөр тэтгэмж аваад амьдрах уу 700 мянган төгрөгийн цалинтай амьдрах уу гэж сонголт хийж байгаа хүнийг буруутгах ямар ч арга байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг цэрэгт хүчээр авч байгаа ажил хийлгэх үү эсвэл шоронд оруулж байгаад ажил хийлгэх үү гэж сонголт байх нь арай л хатуу бах тий. Тэгэхээр энэ өөрөө төр өөрөө нэг бодлогоо барайл явах хэрэгтэй гэдэг асуудал байна. Гэтэл одоо хөдөлмөрийн зах зээл дээр 40-60 насны хүмүүс байдаг. Ажиллах асар их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэтэл одоо ажил олдохгүй байна, ажил авдаггүй, нас заадаг гэдэг юм асуудлууд үүсэт байдаг гэдэг л дээ. Энтэй холбоотой асуудал дээр алтан цэцэг докторийн хувьд бол судалгаан дээр ямар хуу асуудлууд гардаг. Үнэхээр яг ийм байдаг юм уу? Энэ ер нь сүүлийн жилүүдэд ийм асуудал ер нь яригдахаа болцсон. Энэ миний санджаагаар бол барыг нэг за 2000-аад бүр хамгийн сүүлийнх нь нэг 2000-аад оны ихэр ч юм уу 2010 оноос өмнө л ер нь нэлээд хурц яригддаг байсан баг. За түүнээс хойш бол ялангуяа сүүлийн жилүүдэд бол ийм нөгөө насаар хязгаарж байгаа асуудал харьцангуй гайгүй болсон. За нэг хэсэг бол энэ маань бас нэг ийм нийгмийн асуудал боллоо гэж насаар ялгуурлаа гэж тэгдэг байсан л да. За өнөөдөр бол одоо судалгаануудаар жишээлх юм бол одоо хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой байвч одоо ингээд насаар ялгуурлагдаад ажил хийж чадахгүй байна гэсэн иймэрхүү одоо хариултууд эднэр ч гэсэн ер нь харьцангуй одоо тохиолдохоо болчихвол байгаа. Судалгааны хүрээнд л. Тэгэхээр Барамсаа өгшийн хувьд бол одоо хөнгөн үйлдвэрийн салбарт ер нь бол ажил үйлдвэрийн салбарт 40-60 настай хүмүүс ажил мэргэжлээ солиод одоо мэрэгших боломж ер нь хийх байгаа. Тэр чиглэлийн өнөө нөөцийн бодлого сургалтын арга барил ер нь ямар вэ? Сүүлийн үед бол үйлдвэр очихын газруудынхан бол маш хэмжээгээр богино хугацааны сургалт авч байгаа. Ер нь их эрчимтэй явж байгаа. Энэ сургалтанд бол олон газар хамрагдаж байгаа. Мэргэжлийн солиод ур чадвар эзэмшиж авъя, тодорхой ур чадвар дээр мэргэжил дэвшлүүлэх гэсэн асуудал их байгаа. Энэ бол одоо ер нь цаашдаа өсөж нэмэгдэх бодолтой байна. Хандлагатай байна. Тэгнээс 40-60 насны хүмүүс үйлдвэр дээр илүү технологийн, илүү ур чадварын нарийн юмнууд дүүрээд хуглаад байж чаддгүй мэхэд ингийн ажлууд гэдэг. Тэгэхээр яг энэ 40-60 насны хүмүүсийг зах зээл дээр авч ажилуулах боломж нь ер нь хэрэг байдаг. Үнэхээр яг ажилуулж байгаа юм уу? Ажил олгогч нарын хувьд бол одоо яг үүндээ нөгөө нэг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа хэсэг чухал болохоос шүү дээ. Нас бол одоо насан дээр бол огт ажилбагдлаа өгдөг. Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа бол 40 настай байна уу, 50 настай байна уу, 60 настай байна уу? Тэгээд тэр ажлыг хийх хүсэл эрмэлзлээ бол бидний зүгээс бол татгалзаад за та одоо ингээ 50 настай учраас одоо ажиллахгүй гэдэг шийдвэр бол ажил олгогчдын зүгээс байгаа. Ер нь манайх гэлтгүй ер нь бусны гэсэн гарахгүй байгаа гэдэгт бол би итгэлтэй. Тэгэхээр одоо Монгол улсад ажлын байрны эрэлт хэрэгцээс гадна манай хөршүүдэд гадаад орнд маш хэмжээгээр ажлын байрны эрэлт хэрэгцээ бий болж байна. Цалингаа бодоод одоо ингээ залууч ялангуяа ажиллах хамгийн их одоо потенциалтай хамгийн их үр өгөөжтэй тэр хэсэг маань гадагшаа гараад байна шүү дээ. Энийг зогсоох ямар бодлого байж болох вэ? Алтаа доктор. За гадагшаа явахыг зогсоох яагаад явж байгаа вэ гэдэг шалтгаантай л бид нэр өрсөлдөнө гэсэн үг. Тэгэхээр зэрэг хэрвээ гадагшаа явахыг зогсооно гэвэл одоо нөгөө хүний эрхийнхэн дагуу зах зээлийнхаа зарчмаараа зогсооно гэж байгаа бол жишээлх юм бол тэр нөгөө цалин ажлын нөхцөлтэй л бид нэр өрсөлдөнө гэсэн үг. Гэхдээ мэдээч хэрэг нөгөө өөрийн одоо их нутгийн давуу тал бол байгаа. Тэгэхээр зэрэг тийм учраас бүгдээрээ гараа явчихгүй энэ нэлээд хэсэг нь ажиллаад байж штэ тий. Тодорхой хэмжээний хүмүүс бол бас гадагшаа яваад орлого олох тэр боломжоо бол хайж байна. Зүгээр дотооддоо болохоор яг нөгөө бизнесээ дэмжсэн
тэр нөө бизнес эрхлэх боломжийг нь дэмжсэн, бизнесийнхнийхээ ашиг орлоготой ажиллах боломжийг нь дэмжсэн, орлого олох хүсэлтэй ямар нэгэн үйлчилгээ ажил эрхэлж байгаа хүмүүсийн тэр хүчин чармаалтыг нь дэмжсэн тийм л одоо бодлого байх ёстой. Тэгэхээр зэрэг нэгдүгээр тэр бодлого маань юу ах вэ гэхээр тэр хүмүүс ямар нэгэн ажил хийсэн бол гарт нь их юм л үлддэг л байх ёстой. Хэрвээ би 100 төгрөгийн орлого бий болгоход төр тэрний 50 ч юм уу 60-ыг аваа явчихдаг бол би тэгж хөдөлмөрлж бие зоосноос гэртэл одоо сууж ахыг л илүү үзэн шүү дээ. Тэгэхээр зэрэг өнөөдөр манад яг нэг давуу тал магадгүй төрийн бодлогынхаа хүрээнд шийдэж болох юм юу гэхээр зэрэг энэ одоо нөгөө орчнуудыг нь яаж тэг бусад улстай бид нар өрсөлдөхүүц болгох юм бэ? Яаж тэр нөгөө хүн сурталын систем нь бусад улсуудтай харьцуулахад манайх илүү амархан байх юм те бизнес эрхлэх нь орлого олох нь ажил хийх нь илүү хялбар байх вэ. Хоёрдугаарт яг хөөр зэрэг тэр олсон бий болгосон орлогын нь аль болох бусад улсуудтай өрсөлдөж болох юм чи вэхээр гарт нь үлдэхийг нь яаж ихсэх вэ? Энэ бол жишээлбэл амархан одоо нөгөө өрсөлдөж хийж болох бодлогоодын нэг л гэж миний хувьд бол харж Ер байна. нь бол тэгээд бодлогоор ухаандаа төр хувийн хвшил гэдэг тийм ялгуурлыг гаргамааргүй байгаа юм. Тухайлах юм бол одоо төрийн сургуульд ажиллаж байгаа багшид бол тэтгэмж төрийн сургууль ажиллаж ийн гэдээ илүү өгчдөг тийм үү? Хувийн сургууль болохоор зэрэг байхгүй байж байгаа жишээ нь. Ингээд ийм зүйлээс болоод бол юу гэж юм хэрэг зэрэг төр өөрөө зохиомлоор төр хувийн хвшлийн ялгуурыг үүсгэж өгөхгүй байх хэрэгтэй байна. Тэгхийн бол энэ чинь ердөө хин одоо ажил үйлчилгээ, боловсролын үйлчлэгийг сайн өгч ийн гэдгээр нь ярихаас биш өмчийн хэлбэрээр нь ялгаард харилцан адилгүй нэгдэн шудраг ус байдал үндсэн хуулийнхаа үндсэн зарчмаас өдөр болгон барьж бидний боловсролын хууль маань ингэ зөрчилдөд байгаа юм байхгүй ийм их аюултай байгаа юм а энийг бол одоо ер нь өстой шийдэх асуудал бол маш одоо шил анууд дээрээс асууя л да. За төр хувийн хвшлэр их орж ийн. Төр сүүний үйлдвэрлэл оруул яах вэ? Сүүний бизнес рүү орвол. За би тэгэл одоо төрийн сүүний үйлдвэрт ажиллаж байвал одоо ингээд аюу тэтгэлгүй гэнэ. За хувийнхан бол за та нар бор зүрхээр амьдэрцгаа гэвэл одоо яах вэ? Тэгээ зүгээр нөгөө олон улсын туршлага энэ төр харахаар одоо яг энэ сүний үйлдвэр энэ төр бол яг ингээд төр болон бизнес эрхлэгч тэгээд ингээд малчтын эзэмшилт ингэж байдаг энэ төр янз бүрийн бизнес хэлбэрүүд байдаг юм байлээ. Зүгээр төр энэ бизнесийг ер нь төр аль болохоор л юмыг өөр дөрөв төвлөрүүлэхгүй л байх нь зөв гэж би бол хардаг. Одоо жишээ нь хөдөлмөрийн эрхлэлтийн асуудлаар нэг одоо бас юу хэлэх жишээлгээд юу гэдэг вэ гэхээр одоо заа ингээд манад нөгөө юу бүртгэлтэй ажилгүйчүүд гэж байдаг шүү дээ. Хөдөлмөрийн эрхлэлт хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлцэд очиж сайн дураараа бүртгүүлээд би ажилгүй байгаа ажилд орё гэд бүртгүүлдэг хүмүүсийг хэлтий. Тэр энэ хүмүүсийг яаж эдийн засгийн идэвхтэй хүн амбалгаад байгууллагуудад ажилд оруулах юм бэ гэдэг зохицуултыг төр өөр дөрөв төвлөрүүлээд хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлцээрээ дамжуулж хийгээд байдیں۔ Тэгэхээр тэд ямар асуудал үүсдэг вэ гэхээр хөдөлмөр халамж үйлчилгээний хэлцээхэн тэндний сонгон шалралтыг болж байгаа. Уулзж байгаа. Манайхаас юуг нь авчаад, захиалгыг нь авчаад тэнд байгаа хүмүүсээ уулзж агаад голтон зуучлаа. За одоо энийг тийш нь явуул, энийг ийш нь явуул, энийг ийш нь явуул гэх гэж байгаа. Тэгэхээр энэ дэр нэг төр дээр бас ингээ ямар ч дэмий ажил шат амжилт нэмээд байгаа. Уул нь бол зүгээр тэр ажилгүй иргэдийнхаа мэдээллийг аваад бизнесийн байгууллагуудад шеэрлээд бизнесийн байгууллагууд тэндээсээ хүмүүсээ өөртөө сонгоо явуулдаг баймаар. Тэгэхээр төр энийг өөр дөрөв төвлөрөхөр нэгдүгээр амжилтгүй. Тэгээ хоёрдугаар тэнд дахиад хүн чинь асуудал ярьдаг. 2 3 та нар зовлонт очиод бид дийлэхгүй байна гэхээр төр нь тийм үү бидүүс аваад ийг бутаад ажлын байр нэмэл та нараас авсан татварыг чинь ингээл хуваарлаад нь шүү дээ. Одоо ингээл манайх чинь зовлонт очиод төр та нар дийлэхгүй бид одоо дийлэхгүй байна төрөө гудал нөгөөдөл нь ингэсээр юм байгаад одоо 200 гаруй мянган ажлын байртай болчихлоо шүү дээ. Миний хувьд зүгээр юу гэж асуусан бэ гэхээр төр сүүний бизнесийг зүгээр ингээд авчих юм бол сүүний бизнес Монгол улсад яах вэ? Сэцүү шүү дээ. Тэгэхээр төр бизнес руу битгий орооч. Тэр бизнесийнхээ өөрсдөө жамаараа явуугээ. Зүгээр л одоо биднес өнөөдрийн хувьд нэвтрүүлгийн маань хамгийн гол шийдэл бол төр 5 жилийн дараах хөнгөн үсний үйлдвэрийн ажилчдыг бэлэн болгож чадж байгаа юу? Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээний хүний нөөцийг бэлдэж чиглэлээр сургуулиудад нь захиалгыг өгөөд тэр хүмүүс бэлдэж чадж байгаа юу үгүй юу? Дээрээс нь одоо жишээлбэл ажилгүй хүн гэдэг юм л да. Гэтэл ажил хийгээд байдаг л байхгүй. Одоо жишээл малчин гээ ажилгүйхээр малч биш шүү дээ. Гэртээ ажилгүй байгаа боловч тэр чинь нэг ахыхаа хүүхдийнхээ хүүхдийг хараад байна. Тэр чинь одоо
ажилтаа авсан бол сая гаруй төгрөгийн цалинтай ч юм ингээл хэдэн төгрөгч байдаг ингээд. Тэгэхээр манайхны одоо би алтан цэцэг доктороос асуух гэдэг л да энэ ажилгүй хүн гэдэг бүртгэлийг яаж хийдэг юм бэ? Үнэхээр яг ажилгүй юм уу? Одоо жишээл такси барьж байгаа хүн ажилгүй. За сая нэг CD зардаг хүн асуудалд ороход ажилгүй гэдэг чинь CD зардаг хүн байхгүй юу? Иргэлсэн доторх ажилгүй. Тэгэхээр энэ тоогоо ер нь яг манайхан яаж хийдэг авд юм бэ? За яг нөгөө ажилгүйдлийн тоо статистикийн хорооноос мэдээлдэг ажилгүйдлийн тоо бол яг нөгөө арга зүгээр нь бол авч байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ маань нөгөө өрхүүдээс хувь хүмүүсээс нь ингээд ажил эрхлэлтийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нь мэдээллийг нь авч байгаа учраас жишээлх юм бол тэр дотор яадаг хөр хуваараа хөдөлмөр эрхлэлдэг те саяны одоо ямар нэгэн CD зардаг ч юм уу төвсний одоо бизнес эрхлэлдэг ч юм уу эсвэл одоо нөгөө малчин ч юм уу энэ хүмүүс бүгд өөрсдөө хэрвээ ажилдаг бол нэгдүгээрт ажилдаг ажилласан бол яг хэдэн цагийг тэр ажил хийж зарцуулсан бэ гэдгийг бол мэдээлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ мэдээлэл маань бол яг одоо нэг дэлхийн олон улсад хэрэглэгдэх стандартынхаа дагуу хаана хэн ажилгүй аль улсад ажилгүйдлийн түвшин хийдэг гэж манайхаа яг адилхан аргачлал гаргаж байгаа. Гэхдээ нөгөө бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо энэ ажилгүйдлийн тоо хоёр ялгаатай. Бүртгэлтэй ажилгүйд гэдгийг түрүү хэлсэн нөгөө бирж дээр очиод би одоо ажилгүй байна ажил хайж байгаа гэдэг. Энэ тоо жинхэнэ байгаа ажилгүйчүүдийн тоо хоёр бол хоорондоо маш зөрүүтэй байдаг. За тэгэхээр одоо хэдүүлээ шийдэл рүү орё тий. Өөрөөр хэлбэл одоо анх нэвтрүүлэг маань эхлэхдээ Монголд ажилгүй хүн амьдрах боломжтой юу? За боломжтой гэж. Гэхдээ нэгдүгээрт энэ маань ажилтаа өнөө ажилгүй хүн үү? Ер нь монгол хүн ажил хийх ёстой юм уу? Монгол хүнийг ажилтай орлоготой болгохын тулд яг ямар шийдлүүд байж болох вэ? За миний хувьд бол ер нь юу гэж харж байгаа нэхэр хүмүүс төр өөрийн нөгөө эдийн засагт оролцох энэ нөгөө шууд одоо нөгөө энэ оролцдог юм механизм үүдээ шүү дээ. Ямар нэгэн одоо төсөл хөтөлбөр гинөө үйлдвэрөө тий аж ахуй эрхлэх үү сургалт эрхлэх үү гэд ийм оролцоонуудыг бол аль болох хязгаарлах нь бол нэгдүгээрт бол яг хөөр хувийн хөвшилд бол орон зайг нь бий болгож өгнө. Тэгэхээр зэрэг энэ бол нэг одоо нөгөө шийдэл нь. Хоёрдугаарт яг хөөр төрөөс одоо тэр бизнес эрхэлж байгаа хүмүүст очиж байгаа тэр орлого олж байгаа хүмүүст ажил хийж байгаа хүмүүст хүртэл адилхан татварын дарамт очиж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр дарамтаа багасгах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг аль болох одоо тэр нийгмийн даатгал орлогын татварын тэр дарамтуудыг багасгаж хэрвээ өнөөдөр одоо үнэхээр энэ нэг хэсэг зуурч гэсэн одоо нэг бизнесийг өргөжүүлээ те олон ажлын байр гаргая хүмүүсийн ажил хийх сонирхлыг нэмэгдүүлэе гэж авал тэр татварын дарамтыг бууруулах хэрэгтэй. Яг тэгэхээр зэрэг жишээлх юм бол нийгмийн даатгал өнөөдөр ажил олгогч тухайн хүн хоёр нийлээд 10% төлдөг болчих юм бол эн чинь яг хөр гар дээр очих цалин чинь шууд 16% л пунктээр л өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр чин зэрэг энэ маань өөрөө хүмүүсийн ажил хийх сонирхлыг нэмэгдүүлнэ. Цалин ч өөрөө бас би ажил хийх үгүй юу гэдэг шийдвэрт бол нөлөөлж байгаа. Тэгэхээр зэрэг хэрвээ зах зээл дээр энэ цалин өсөх юм бол олон хүмүүс бас ажил хийх шийдвэр гаргана гэж ингэж бодож байна. За хоёрдугаар яг хөр тэр халамжийн бодлогоодыг бол яг зорилттой бүлэгт илүү чиглэсэн. Тэгээд яг тийм зорилттой бүлгийн асуудлыг шийдэх хэмжээний бодлогоодыг бол бас төлөвлөмөр байгаа юм. Тэрнээс биш нийтэд ингээ хувааж өгөөд амандчгүй хамардчгүй ингээд нөгөө зорилттой бүлгийн хүмүүс нь олигтой дэмжлэг авч чадахгүй зорилттой бүлгийн биш хүмүүст нь болохоор зэрэг ингээд бас одоо эдийн засгийн энэ чухал ач холбогдолтой юм хөдөлмөрлөхтэй орлого олох юм шийдвэрүүд нь нөлөөлдөг. Энэ оролцоонуудаа багасгах хэрэгтэй. За хамгийн сүүлд нь бол яг хөөр нэгэнт одоо нөгөө хуулиар ямар нэгэн асуудлыг зохицуулж байгаа бол зохицуулсан шиг зохицуулах хэрэгтэй байна. Тэр нь болохоор тэрийг хэрэгжилтийг нь хангах давхар харж явмаар байна. Төрөний нөгөө төсөл хөтөлбөр гэсэн шүү дээ. Тийм ээ одоо жишээ нь томоохон төсөл хөтөлбөр хийнэгээд мөнгө төсөөлөд байдаг боловч хэн ажиллах юм бэ гэдгийг хайчаад байна тооцоог нь. Тэгвэл хуулийн дээр ч гэсэн ялгаагүй. Ийм баймаар байна гэдэг ингээ хүслийн ийм хуулиа гаргацдаг. Дараа нь яад вөхөр тэргийг хэрэгжүүлж чаддаг. Яад бол хэрэгжүүлэх нөөцтэй тэр хүний нөөц өшөө юу гэдгийг нөгөө механизм институтын ингээ өчнөө юм дутчихдаг. Тэгэхээр зэрэг бид өнөөдөр яг ямар харилцааг зохицуулж чадах вэ? Ямарыг нь бол чадахгүй юм бэ гэдгийг яг бодиттой хараад чадах хүрээндээ л тэрийг одоо хуульчилж ямар байгаа байхгүй. Тэгхгүйгээс болоод яадаг вөхөр хүний эрх нөгөө зөрчигдөх хууль тэгш бус одоо хэрэглэгдэх тийм ээ. Нөгөө талаар хит ийм өргөн хүрээг зохицуулдгаас нь болоод хувийн бизнес, хувийн тэр үйл ажиллагаа эрхэлж байгаа орлого олох гэж байгаа эрмэлзлүүд нь ийм төрийн одоо ийм саад хориг үүсэт байна л гэж харж байна. Богино буюу ямар нэг хэмжээний сургалт хийж амьдралаа авч чадах чадварыг л олгомоор байгаа юм л да. Тэгхийн бол ажилгүйч багасна. Нэгдүгээр хоёрдугаарт бол
төр бол ерөөсөө тэгээд төрийн хувийн гэсэн ийм хөвчлийн ялгаал одоо гаргаж болохгүй байгаа юм. Тэгэхээр юм бол юу гэж нөхөд зэрэг чинь ямар нийгэм байгаа вэ? Зах зээлийн нөгөө жинхэнэ өрсөлдөөн ч хайч үгсээ ийм асуудал гарч ирж байгаа хгүй. Жинхэнэ ажил үйлчилгээнийх нь зарчмаараа л өнгөд дүгндэг л байх. Энэ асуудал л чухал байна. За түрүү нөгөө Алтай докторын хэлсэн ажилгүйдэл бол байх ёстой төвшөндөө байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо бид нар улсаараа ажилгүйдэлд анхаарал хандуулахаа болмоор байна. Ажил хийж байгаа энэ хөдөлмөрийн ажлах хүчээ аль салбартаа илүү ажилуулах юм бэ гэдэг бодлогоо аль салбарт нь бид нар илүү ажиллах хүчээ чиглүүлэх ёстой юм гэдэгтээ илүү анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна гэж бодож байна. Тэгэхгүй болохоор ажилгүйдэлтэй одоо ярих цаг байхгүй болсон. Одоо байгаа ажиллах хүчээ бид нар хүнс хөнгөн үйлдвэрийн салбарт чиглүүлэхийн тулд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст ямар давуу тал үүсэх юм бэ гэдгийг нь тодорхой болгоод хэрэв үнэхээр улсаас хүнс хөнгөн үйлдвэрийн салбарыг хөдөө аж ахуйн салбарыг чухал гэж үзэж байгаа бол энэ салбарт ажиллах хүчээ ажиллахын тулд ямар давуу тал үүсэх ёстой юм гэдгийг нь тодорхой болгоод өгөх юм бол бид нар ажиллах хүчээ зөв удирдаад илүү эдийн засгийн нөлөөтэй бүтээмжтэй салбарт нь чиглүүлэх боломж гарч ирэх байх л гэж харж байна. За тэгэхээр биднээсээ өнөөдрийн шийдэл маань төр засгийн ажилгүйдэл рүү битгий анхаараа. Хүмүүс ажил хийхийг хүсээд ажлын байр зөндөө байна. Тэхийн тулд тэр ажлын байр, ажиллах нөхцөл боломж, боловсрол, сургалт гэдгийн тодорхой үе шатгаар бодлогоор төлөвлөөд өгчих юм бол Монгол хүн бол ямар ч ажлыг хийж чадна. Одоо дэлхийд одоо ухаантай мөнгөөр гайхагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр баярлалаа та бүхэндээ. Өнөөдөр биднээсээ хамгийн гол шийдэл нэвтрүүлгийн маань эцсийн одоо энэ бол маш том асуудал. Цаашдаа бид энэ асуудлуудыг бүр үе шаттайгаар ярих гэж бас одоо ерөөхдөө бол хэлцэж ярилцаж байна. Тэгэхээр бидний өнөөдрийн шийдэл бол ажилгүйчүүд рүүгээ битгий анхаараач. Ажилгүйдэл рүүгээ битгий анхаараач. Монголчууд ажил их боломжтой. Гэхдээ яагаад тэр хүмүүсийг ажиллах боломжоор нь олохгүй байгаа тал дээр илүү анхаарья л гэсэн ийм шийдэл дээр эхний удаа хүрлээ. За ингээд хийдэл шийдэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Та бүхэнд баярлалаа.